Монгол улсын их хурл 25 оны 5 сарын 30-ны өдөр Монгол улсын нэгдсэн төсвийн 26 оны төсвийн өрөөний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөлийн тухай хуулийг баталсан. Миний хувьд бол энэ баталсан хуулиндаа өөрчлөлт оруулахыг бол дэмжихгүй байгаа. Төлөвлөж шөнөжин өдөржин хэлэлцэж баталчаад 4 сарын дараа өөрчлөх гээд ингээд сууж байгаа нь үнэхээр утгагүй санагдаж байна. За, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит төсөлтийн хэмжээг 6% байсныг 5.7% болгоод дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 105.6 их найд төгрөгт хүрэх байсныг 102.2 их найд болгож 3.3 их найд төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн бүрд очих 1 сая төгрөгийг зүгээр л нэг хуулийн өөрчлөлтөөр хасаад хайчихлаа. Ингэж болох уу? Ер нь ингээд хүрнэ гэд баталсан төлгөө тооцоотой зүйлээсээ ухраад ээж болох юм уу? Харин ч үүнийг өсгөөд нэмэгдүүлэх талаар засгийн газрын зүгээс хамаг хүч чадлаа шахаад ажиллах ёстой юм шүү. Сайднараа, засгийн газрын сайднараа, ерөнхий сайдаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 33 их найд 479 тэрбум байсныг 31 их найд 600 тэрбум болгон нэг их найд 879 тэрбум төгрөгөөр бууруулсан хэрнээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 их найд 980 тэрбум төгрөг болгож 499.5 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл төсвийн алдагт 1.3 их найд төгрөгт хүрсэн байна. Энэ 1.3 их найд төгрөгийн алдагдаа юунд зарцуулах гэж байгаа вэ? Эсвэл алдагдaltaгүй баталж болохгүй юм уу? Өнгөрсөн жил төсөв алдагдaltaй батлаа гэд ерөнхийлөгч хориг тавиад их хурлын гишүүдэнд дэмжиж хүлээж аваад алдагдaltaгүй төсөв баталсан асуудал юу болж хуурваа? 3-дугаарт Монгол улсын 26 оны төсвийн тухай хуулийн төслөөс үзэхэд эх онд боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2% зарцуулах юм байна. Уг нь бол Монголын төр 23 онд боловсролын салбарт 5.1%, 24 онд 5.2% зарцуулж байсан. Гэтэл өнөөдөр харамсалтай нь 25 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7, 26 онд 4.2 гэдэг ингээд буугаад явж байна. За 2026 оныг боловсролыг дэмжих жил гэж зарлчаад өнөөдөр ингээд боловсролын салбарт оногдож байгаа төсөв нь өмнөх одоо онуудынхаас 5.2 байсныг 4.2 болгоод ингээд буулгаж штэ. Ингээд алдагдсан боломжийн өртөг 1 их найд төгрөгөөр хэмжигдэж байна. Нэгэнт одоо төсвийг алдагдaltaй баталж болоод байгаа юм чинь төсвийн тухай шаардлагуудаа зөрчихгүйгээр засгийн газраас эх 26 оныг боловсролыг дэмжиж болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарт зарцуулах төсвөө одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 5% босхийг дагуулж болох уу? Ийм боломж байна уу гэдгийг бас асуумаар байна. За их хурлаар батлагдсан төсвийн хүрээг одоо эргээд харахад тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал их өөр байсан. Гадаад орчин их өөр байсан. Тийм ч учраас тухайн үед нүүрсний үнийг одоо $80 тооцож ийсэн. Тэгээд тэр төсвийн хүрээ батлагдсны дараа сар хүрэхгүй хугацаанд энэ худалдааны дайн, тарифын бодлогууд, за хятадын одоо үйл хөдлөлийн салбарын уналт, гангийн хэрэгцээ буурсан гэдэг ийм одоо нөлөөллүүдээс болоод нүүрсний үн уус. За тухайн үед жишээ нь төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэнтэй бид ажиллаж байхад бол $88 гэдэг үн өгж ирсэн. Тэг үнэхээр одоо тийм үе байсан. Тэгэхээр одоо бидний одоо экспортлж байгаа гол бүтээгдэхүүний маань үн унчаад байхад одоо энэ худлаа ярьж суух бол утгагүй л дээ. Угаасаа $80-оор нүүрсээ зарыг гэвэл хэн авах вэ? Тийм л болчиход. Тийм учраас дэлхийн зах зээл дээрх үнийн хөдөлгөөн, хятадын эдийн засгийн талаар олон улсын шинжээчдийн анализ төсөөллийг бол байнга авч ашигладаг. Тэгээ энэ хүрээндээ бид 4 сар төсөөл боловсруулах үед нүүрсний зах зээлийн үнийн төсөөл 80 орчим байсныг энэ удаагийн төсвийн хүрээний мэдээлэл дээр одоо $70 болгож бууруулж байгаа. Гэхдээ бид тоон хэмжээгээ бол нэмэгдүүлэх үүргийг өгч байгаа. Яг таны хэлснээр энэ засгийн газрын ажил тоон хэмжээг бол нэмэгдүүлэх ёстой. Боломжтой тоонд нь хүрэх ёстой. Сайн ажиллах ёстой гэсэн үг шүү дээ. Ингэж ийж одоо энэ цалин хөөс тэтгэвэр тэтгэмжээ нэмэх асуудлуудаа шийдвэрлэнэ. Тэгэхээр үннээ хэлэх ёстой гэдэг утгаараа тоогоо
хатуу барья гэдэг зорилгоор л энэ удаагийн төсвийн хөрөө орж ирж байгаа. Гэхдээ нэг удаагийн өөрчлөлтийг та бүхэн маань төсвийн доктортой байдлын хуулиар өөрчилж өгсөн орлого зарлага аль аль нь буурсан тохиолдолд нэгэн зэрэг буурсан тохиолдолд нэг удаа өөрчлөлт, нэг удаагийн өөрчлөлт юм хууль батлагдсантай холбогдуулаад энэ удаа бол бид нөгөө зарлага нэмэх зорилготой биш. Худлаа хоосоо орлого төлөвлөх зорилготой биш. Аль альнийг бууруулж орж ирж байгаа. Дээрээс нь тусгай шаардлагуудыг биелүүлж яана гэдэг бол цаашаа эдийн засаг бас юм эрүүлжих болцоо бол байгаа байхгүй. Одоо жишээ нь нүүрсний одоо үн дээрээс нь одоо дигитал зис алтны үн өсөх хандлага байлаа гэвэл салбар болгон дээр нь яг үүргүүдийг нь хүлээлгээд салбар болгон дээр хийх ажлуудаа тооцоолоод эдийн засгийн өсөлтийг 5.7 гэж ингэж оруулж ирсэн. Тэгээ энэ бол яг бас энэ Азийн орнууд манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд бол ер нь бол жишг ийм бол төвшин байдаг. Тэгэхээр бид нар энэ авралуудад бол хүргэн гол экспортлж байгаа улс жишээ нь Хятад гэхэд ер нь бол нэг өсөлт бол нэг 5% та байдаг. Тэр 5% та хүрэхэргүй хэмжээнд одоо очичод байна л. Тийм учраас ийм давгчин хүчин зүйлүүд бол тулгарсан. Ер нь манайх шиг хөгжиж байгаа оронд бол яг төсвийн хүрээ бол өөрөө тэр голж байгаа бүтээгдэхүүний зах зээлийн үн өсөлт тэр төсөөллөөс шалтгаалаад харьцангуй уян хатан байх нь бол илүү зохимжтой. Ер нь бол өмнө нь бол бид нар хиймэл өндөр зарлага тавиад түүндээ тохирсон адилхан зарлага гаргадаг гэсэн. Хэрвээ 33.4 их найдын орлого олгож исэн бол зарлага бууруулад 30 их найдын ч юм уу зарлага бууруулсан бол харин эндээс одоо эдийн засаг бусаад ирүүлж шít. Тэгэхээр орлого зарлага тэнцвүүлнэ гэдэг бол тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалдаг гэдгийг бас хэлэх ёстой. Өнөөдөр энэ урсгалыг 24%-аас хэтрүүлж угаасаа л болохгүй. Тусгай шаардлага барих ёстой. Гэтэл цалин хөлсөө нэмийгээ оруулаад 24% нь даваад явчихад байдаг. Нэг иймэрхүү л одоо хайчинд л байгаа шүү гэдгийг бас хэлье. За Наранбайр сайд 8 сарын 19-ний өдөр багш нарын цалинг 20% нэмнэгээд амлалт өгсөн тий. Өөр амаараа хэлсэн байгаа шүү дээ. За энэ 20% чинь хаана нэ хэзээ нэмэх вэ? Ер нь бол энэ боловсролын салбарын багш ажилчдын нийгмийн асуудлыг бид нар бол үргэлж хөндөж шаардаж яваа. Тэгээ энэ зөвхөн хэдэн багш нарын цалинг нэмэх гээд байгаа асуудал биш л дээ. Энэ Монголын ирээдүйн төлөө хийх гэж байгаа хөрөнгө оруулалт юм аа. Хэдэн багш нарыг баяжуулаад хэдэн багш нарын цалинг нэмэх гээд байна гэсэн буруу нийгэмд ийм буруу ойлголт яваад байна. Өнөөдөр сайн хүүхдүүд багшийн сургуулийг сонгохоо болсон. Алдаатай бичдэг нэрээ бичиж чадахгүй юмнууд бараг багшийн сургуульд орж байгаа 400 оноогоор. Тэгээд ийм байж өнөөдөр гүйцэтгэлийн үнэлгээ гэж попрохоо одоо болоо. Гүйцэтгэлийн үнэлгээг чинь 98% нь эсэргүүцэж байгаа. Багш нарын тэр групп руу ороод хараарай. Гоё байна гэж хэлсэн нэг ч багш байхгүй байгаа шээ. Битээ худлаа яриад байгаараа энэ танкийн дотор. Ер нь бол үннийг яриа гэж байгаа бол бүгдээрээ цалингийн тухайд бол 8 дугаар сарын 31 хүртэл бид бас судалгаа хийж үзсэн. Үндсэн цалин болоод нэмэлт цалингуудын бүх одоо бүтцийг судлаад ингээ үзэхэд бол өнөөдөр орон зай болон цаг хугацаагаар хамаарсан ийм цалингийн зөрүү энэ салбарт бол нэлээд их байна. Ийм дүгнэлтэд хүрсэн. За дөнгөж ажилд орж байгаа, нийслэлд ажилд орж байгаа залуу багш хүн бол үндсэн цалин 1.4 саятайгаар эхэлж байгаа. За энэ бол ямар нэгэн нэмэгдэл эхний 5 жилд бол ямар нэгэн нэмэгдэл байхгүй. Ийм байгаа нь бол одоо маш их энэ залуу хүмүүс энэ багшлах энэ хөдөлмөрийн зах зээлд орж ирэхийг бол ихэнх хэмжээгээр хааж байгаа нь харагдаж байна. Тийм учраас цалинг нэмэгдүүлэх ийм саналыг гаргасан. Бид 25%-аар нэмэгдүүлэе гэсэн 2022 оноос эхлээд гүйцэтгэл суурилсан цалингийн системээр орсон. За энэ гүйцэтгэл суурилсан энэ цалин бол нэвтэрсэн явдал бол ололттой талууд олон бий. Тийм учраас энийг бол 100% үгүйсгэж хэрхэвч болохгүй. Өнөөдөр 70 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэлийн үнэлгээнд дээр тавиад ингээ багш болон сургуульд нь очиж байгаа. Тэр нь яг багш болон сургууль дээр очиж байгаа юм зүйл байгаа. Гэхдээ энэ цалингийн ялгааг үүсгэж байгаа нь 40%-аар үүсгэж байгаа. Зөвхөн гүйцэтгэлийн үнэлгээ гэхээр ийм байна. Тэгэхээр ийм нөхцөл байдалд бол боловсролын яамны зүгээс бол бид гүйцэтгэлийн үнэлгээнийх нь өнөөдөр байж байгаа нийт түнгийн 50%-ийг нь үндсэн цалинд шингээж өгье гэсэн ийм байр суурьтай байгаа. Ингэснээр бас багш нарын цалинг нэлээдгүй хуваар нэмэх юм боломжтой болж байгаа. Харин 50% нь үлдээж яг одоо яг хөтөлбөрөө сайн хэрэгжүүлж байгаа хүүхдүүдээ сурагчдаа сайн сургаж байгаа ийм багш нар бол бас цалин урамшуул авах юм боломжийг бас хангах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За энэ Монгол улсын энэч оны тунхаглал гээд бас энэ олон улсын баримт бичигт бас энэ зөвлөмж хэлбэрээр
байдаг. Энд элсэж орсон. Энэ дээр бас 20 дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг 20% төсвийн хон зарлагын ингээд юунууд байдаг. Одоо нөгөө амлалтууд тий 7%. Тий. За төсвийн хон зарлагын 20% заавчлаарай. Тэгэхээр энэ амлалтыг бол биелүүлэхэд бол би бас тантай адилхан байр суурьтай байдаг. Адилхан. Одоо бид бас энэ жил хэдийгээр 4.1 одоо хувьд нь төсвийн хон зарлагын 4.1% хүрж байгаа ч гэсэн бас Азийн хөгжлийн банкны шугамар бас зээллийн шугамар нэг сургууль цэцэрлэг барихад зориулаад нэг 150 сая долларын зээллэг бол энэ дээр яригдж орж ирж байгаа. Гэхдээ энэ нөгөө бичлэлт дээрээ бол сангийн сайдын багцад орж байгаа. Боловсролын салбар дээр бичигдэхгүй. Тэгэхээр тийм тооны хувьд ингэж харагдаад байгааг хэл. Хоёрдугаар цалингийн асуудал байна. Түрүүнд би хэлсэн. 8 дугаар сарын 19-нд та бүхэнтэй уулзахад бол бид бол бас энэ боломжоо бас харж энэ цалинг бол 20 хүртэлгээр нэмэхэд бас энэ чиглэлээр ажиллахад бэлэн байна гэдгийг хэлсэн. Бид бол яамнаас боловсруулсан санал бол 25% нэмэхэд 560 тэрбум төгрөг шинээр шаардлагатай байна гэсэн тооцоо гаргаж явуулсан байна. Гүйцэтгэлийн үнэлгээгч гэсэн өнөөдөр бас энэ хүлээн зөвшөөрч байгаа, хүлээн зөвшөөрөхгүй байгаа ийм багш нар байгаа шүү дээ. Юу 2% тийм биш шүү дээ. 98% эсэргүүцэж гэдэг энэ бол тийм бас бодиттой тоо бол биш. Зүгээр бид бол энэ сайн ажиллаж байгаа хүнд төлхөө өгдөг. Харин гэхдээ үндсэн цалин нь өөрөө амьдралын баталгаа болдог. Энэд бодлого руу явах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Энийхээ төлөө бид явна. Ийм учраас тэр дотоодын нийт бүтээгдэхүүнд болоод төсвийн зарлагад эзлэх энэ боловсрол зориулахын зардал мөнгийг бол улс орны эдийн засгийн өсөлт энд болгонтой харьцуулж харж агаад боломжоор бид нэмээд ингээд явах ёстой. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт болгон ирээдүйдийн ч 4 дахин өсөж орж ирж байдаг. Ийм л зүйл шүү дээ. За Азийн хөгжлийн банкны 150 сая доллараар сургууль цэцэрлэг барина л гэдэг байгаа юм. Тэгээд тэр сургууль цэцэрлэгч ажиллах багш байхгүй байгаа шүү дээ. Өнөөдөр 50000 багшийн дутагдалд орчоод багш нарынхаа цалин үлсийг нэмж чадахгүй ингээд сууж байхасаа ичих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хамгаалаад 98% нь худлаа гэдээ юу яриад байгаа. Би бодиттой судалгаа ярьж байна. Та багш нарынхаа өмнө очиод асуултаа өөрөө. Гүйцэтгэлийн үнэлгээ хэрэгтэй мүү хэрэггүй мүү? Хэрэггүй гэд бүгд хэлээд ахт чинь хэрэгтэй гэд энд яриад нөгөө тэмээ гэхээр ямаа гэж суух юм. Битгий ийм муухай хариуцлагагүй ёс зүйгүй байгаа ч та нарын тэр байшин барилга барьж мөнгө угаах чинь өөр асуудал заа юу. Боловсролын яам бодлого яар. Монголын боловсрол өнөөдөр аль түвшинд яваагаа яар. Бодлогын чанар, бодлогын алдаа чанар тэр юунууд чинь бүгд алдагдсан байгаа шүү дээ. Писагийн үнэлгээгээ хар. Тэ? Өнөөдөр хувийн сургууль төгссөн хүмүүс